Сайн байцгаана уу үзэгчдээ. Монгол улсад телевизийн урлаг үүсч өгдсөний 50 жилийн өмнө босгон дээр зурагт зулын хойморд задарсан энэ түүхэн мөчөд Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид тавтаа морилын нэвтрүүлгийн энэ үтшийн дугаарыг үзэгч та бүхний гэрийн хойморд хүргэж байна. Хүн ардыг соён гэгэрүүлж, хот хөдөөх холбон, хүн бүрийг мэдээлэлээр хангаж, урлаг, спортын гайхамшигт агшнуудыг үзэгч түмэнд дамжуулж байдгаараа цэнхэр дэлгэцийн буян химжээлшгүй их байдаг лээ. Ингээд энэ үтшийн тавтаа морилны хөтөлбөрөөр үзэгч та бүхэндээ бид өргөн барихад бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө дугаарыг аялгууд сайхан дуу хураар үзэгч та бүхэндээ хүргэж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз авьяаслаг уран бүтээлчдээр баялаг үлээ. Манай телевизийн дууны найруулагч хөгжмийн зохиолч Мөнгөн билийг тайзнаа орж байна. Навчтай хамтдаа шаргалсан бодол бүхнээ би Тэглээс холдуулж чадмааргүй дэвээ Миний дэргэд байсан цаг мөч бүхээ Чиний сэтгэлд тодоос тотхон харагдаасаа Авартай хамт цэцгэлсэн хүсэл бүхнээ би Чамаас асалгаж чадмааргүй дэвээ Миний дэргэд байсан үдэш бүхээ Чиний сэтгэлд одоо ч сэрүүн байгаасаа Чамайга би бодлоо Хайра би дурслаа Өнгөрснөөс үнийг хайж Өнөөдөр би дуудаа Намайг уучлан хайрт минь уучлан Намайг сонс хайрт минь сонс Зүгээрд уучлан хайрт минь уучлан Зүг бурууг минь бурхан хэлнэ Өнгөрснөөс үнийг хайж Өнөөдөр би дуудаа Бороотой хамт саралсан гоныг бүхнээ би Бодлоос онооч Болмооргүй дэвээ Хайр нүмерч байсан гигэн мөч бүхээ Хүний сэтгэлээс амар холдон гэж үгүй юм Чамайга би бодлоо Хайра би дурслаа Өнгөрснөөс үнийг хайж Өнөөдөр би дуудаа Намайг уучлан хайрт минь уучлан Намайг сонс хайрт минь сонс Зүгээрд уучлан хайрт минь уучлан Зүг бурууг минь бурхан хэлнэ
гөрснөөс сүнийг хайж өнөөдөр би дуулаа. Баярлалаа мөнгөн бэлдээ. Ингээд өнөөдрийн тавтан урилуун нэвтрүүлгийн оргилуун булангийг эхлэхээс өмнө хүндэт зочноо тайзнаа урахын өмнө та бүхнийг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Сайн байцгаана өрхөм үзэгчтэй та бүхэн амралтаа аяхдаа сайхан өнгөрүүлж байна уу? Туркийн Анталия хотноо Питанкийн олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид хүрэл медаль хүртсэн байна. Спортын бүх зүйл стандарттай байсан л дээр гэж надад. Гарцааг бол одоо Олимпийн аврах төрлөө Монгол улсад. Монгол улсын алтан соён бүт төрийн далбаас Бээжингийн Олимпийн наадмын тэнгэр төрлөө. Олимпийн наадмын алтан медалийг ихүү Бээжингийн Олимпийн наадмаас авлаа. Энэ медалийг Монголын тамирчин Найдингийн төвшин баярыг хордоо авчирлаа. Ингээд оргилуун булангийг хүндтэй зочноор Монголын үндэсний олон нийтийн спортын албанд тасралтгүй 18 жил ажилласан бүгд найрамдах Монгол ард улсын хөлбөмбөгийн спортын мастер, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, радио телевизийн тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медаль, спортын сэтгүүлч Башхүүгийн баяр сайхан таныг урьж байна. Бивэ! Баяр хүргэе. За баярын мэнд хүргэе. Баярлалаа. 50 жилийн мэнд хүргэе. 50 жилийн баярын мэнд хүргэе ах та. Баярлалаа. Баярын мэнд хүргэе. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Телевиз үзэж байгаа хүмүүстээ баярын мэнд хүргэе. За тэгэхээр сая спортын сэтгүүлч баяр сайхны ажлуудынх нь товчхон түүхийг харуулсан видео бичлэгийг үзэхэд үнэхээр сэтгэл хөдлөм сайхан байлаа. Ялангуяа тэр Бээжингийн Олимпийн яг тэр бичлэгийг үзэхэд ахин дахин үзэх болгонд л огшиж идэг. Тэрийг бас үзэгчдэд тэгж огшдол нь хүргэнэ гэдэг бол сэтгүүлч хүний, тайлбарлагч хүний бас үнэхээр гайхамшигтай ур чадвар байсан болоо гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Тэгэхээр бүгд найрамдах Монгол ард улсын хөлбөмбөгийн спортын мастер гэж би бодогдохож таны гуншиг дуудахад үнэхээр бахархмаар. Яг л нэг тамирчин бүр урлаг гэдэг маань хүнд яасан том алдар хүндийг болоод үзэгчдийн тэр талархлыг өгсөн бэ гэдгийг болоод эндээс харж үзэж болж юм л та. Тэгэхээр тэр цаг мөчийг та эргээс өгөхөд. За 1994 онд хөлбөмбөгийн спортын мастер цол хүртсэн. За мастер цол хүртэнэ гэдэг нь яг таны тодтогсноор өөрөө бас маш олон жилийн хөдөлмөр. Хөлбөмбөг гэдэг маань 15-аас 22 хүн тоглодог. Тухайн үед 15 хүн тоглодог байсан. 2 жилд тутамд улсын аварга шалгаруулах тэмцээн болно. 3 улсын аварга дараалан медаль хүртсэн тохиолдолд бүгд найрамдах Монгол ард улсын спортын мастер цолыг авна. Энэ мастер цолыг 6 жил дараалан медаль аваад завсралчул авахгүй. Тэгэхээр энэ бүгд найрамдах Монгол ард улсын спортын мастерын цол зэрэг бол тухайн үед бол өндөрлөг байсан. Энэ өндөрлөгт хүрэхийн тулд 15-аас 60 хөлбөмбөгчин гэрээ тухайн үеийн хөдөлмөр нийгэмлэгийн үе үеийн хөлбөмбөгчд цуг тоглож ирсэн. Яг энэ дунд нөгөө спортын сэтгүүлч болдог ажилч нь энд өрнөжсэн бахна. Өглөөний зарайдаг, өдрийн бэлтгэл, оройны бэлтгэл. Тэгээд 1990-ад оны их үед бол хоолтой хоолгүй нөгөө зах зээлийн үед чинь байр байхгүй, баг цэнгэлтгийн талбай дээр зүлгэн дээр унтаад тэнд тоглож байгаа бол энэ алдрыг авсандаа маш их баярлалдаг. Тэнд одоо цагийн бидний сайн хүндэлдэг Олимпийн аварга Төвшин Баяр, Бадрууган, Халууны Болдбаатар, Өвтмөн гэдэг алдарчнуудыг төрүүлэхэд яг тэр цаг үеийн тэр мундаг зүйлүүд, мундаг ахмадууд бол нөлөөсөн. Тэгээд энэ уйлдаг дүрсийг харахаар хүн болгон огшдог. Ил гарсан би гэртээ уйлсан та бүхэн шүү гэж би дандаа хэлдэг. Гэтэ энэ дэр 50 жилийн энэ хүндтэй нэвтрүүлэгт өргөцсөн дээр энэ уйлсныхаа тайлбарыг би яг хийчихье гэж бодож байна. Гэж боддог. Энийг ийм болсон юм. Би чинь 82 онд хөлбөмбөгийн секцэнд орлоо хөдөлмөр нийгмийн төмөнд бэрл багш дээр 86 онд 15 настай эдэрчүүдийн улсын аваргаар мөнгөн медаль авлаа. Тэгээ 86 онд улсын аваргын мөнгөн медаль ингээд пенер сурагчдын спартакиад, бүх ард түмний спартакиад гэдэг нэрнүүд нь хүртэл түүх болцсон. Пенер сурагчдын спартакиад гэж одоо орё болдог. Гэхдээ нэлээд завсарласан. Ингээд бүх зүйл явж илаа. 1992 онд бүх ард түмний спартакиадаар хөдөлмөр нийгэмлэгэн анхны хөлбөмбөгийн клуб байгуулаад Сорг клуб болсон юм. Сорг клубыг байгуулад бэлтгэл хийх гэж цугласан. Сорг клуб маань бүх зүйлийг өгнө гэсэн бидэнд болон Сорг компани. Гэтэл ихний бэлтгэл хотын аварга болох гэж цугласан. Цуглаад 7 хоногийн дараа тэмцээндээ өнөөдрөөс бэлтгэлдээ гаргая гэсэн чи байр байхгүй, хоол байхгүй. Тэр үед дэлгүүрт давсал байсан. Бүх хүн мэдж байгаа юм чинь. Тэнд хөлбөмбөгийн төлөө сэтгэлтэй ах нар маань цугласан. Дандаа мастерууд 14 мастер дээр би ганцаараа цэргийн албанаас алгадаад орж ирсэн.
Хоол байхгүй, байр байхгүй бэлтгэл хийх үү гэсэн. Бэлтгэл хийе яад ингэ. Тэгээд баг цэнгэлтгийн талбай дээр тэр үеийн шанцаа гэж ярьдаг шүү дээ. Тийм. Ногоо одоо баг байсан хүмүүс мэднэ 80 мөнгөний шанцаа төгрөг далын талх хоёр хүний дунд нэгийг өгсөн. Энэ бол өдрийн хоол. Хотын аврал болох хэрэгтэй. Хотын авраг болоодох юм бол биднүүсийг сор клуб, сор компани ивент итгээд хувцастай юмтай болно гэсэн. Баг цэнгэлтгийн талбай дээр унтаал өглөө зарайдаг өдрийн бэлтгэл туулгал руу гүгээл тэгээ хосын авраг болсон. Бүх ардамны Спартакиадын Улаанбаатар хотын авраг болсон. 17 жил хөлбөмбөг тоглохдоо үе үеийн алдартай хөлбөмбөгчтэй тоглоод зовн, ядарна, одоо энэ шагаа уурхаа, өдөг бэртэлтэйч гэдэг юм уу. Зарим нь айгүй бэртэл авна шүү дээ. Энэ бүгдийг даван туулж явсаар агаад энэ спортын мастрыг авсан юм байна. Танд баяр хүргэе. Тэгээд одоо орчин билээ ярьчихсан. Тэгээд нөгөө Төвшинбаяр аваргыг алт авдаг дээр бол Төвшинбаяр аваргын талаар би ганцхан юм хэлмээр байгаа. Энэ хүн олимпийн аварга, олимпийн хос медальтай дэлхийн аварга хүрэл медаль сая авлаа. Энэ хүний алдарга авьяаг дэлхий дахин мэдчихэв. Дэлхий дахин мэддэг энэ алдарга авьяаг авахын тулд тэр хүн яаж хөдөлмөрлсөн бэ гэдгийг хэлвэ. Бүр зүрх сэтгэлдээ мэдрээд тэр 2008 оны Бээжингийн олимпийн наадмаар өөр ирэхгүй байсан. Үйлхээс чарга байгаагүй. Энэ бол Монгол түмний хүлээж ирсэн олимпийн медаль. Тийм учраас энэ тайлбарыг би яг биеэрээ тэр спортыг зовж үзсэн болохоор яаж зовж авдаг вэ? Бүгд найрамд Монгол ард улсын мастер бол Монголын юм шүү бурхан минь. Тэр олимпийн аварга, олимпийн мөнгө медаль, дэлхийн аваргын хүрэл медаль, хамтын хүч амжилт жодоо гэдэг бол өөрөө бүр 5 ТV юм шүү дээ бурхан минь. Ястаа нөгөө тэнгэрийн амтан гэдэг шиг. Тэгээд Төвшинбаяртай баярлалаа. Жодоочтой баярлалаа. Үеийн тамирчтай баярлалаа. Тэгээд жодоо ёслогоо баярлалаа. Өөрсдийн шалтгаан тэр юм шүү. Баярлалаа. Монгол түмэндээ баярлалаа. Ийм сайхан хүү төрүүлж өгсөн. За уучлаарай гэдэг баярын нэвтрүүлэгт орж ирчих. Өөдөө суугаад байна гэж хүмүүс бодох юм. Одоо яах вэ? Угаасаа нэгэнтэй ярих гэсэн юм байна. Таны ярианд донд хэллээ шүү дээ. Хөл бөмбөгийн спортоор 17-8 жил хичээлсэн гэж байна. Одоо өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизэд та 18 жил бас тасралтгүй ажиллачлаа шүү дээ. Ер нь их тууштай хүн юм. Энэ Монголын үндэсний олон нийтийн телевизэд орж ирсэн түүх бас сонирн байгаа. Энэ их нэр хүндтэй айлын босго бас тухайн үед их өндөр байсан шүү дээ. 90 оны сүүл 2000 оны их гэдэг чинь тий. Одоо би 75 дугаар сургуульд төгссөн юм. Манай ангийн багш Төлчин сүргээд Монгол хэл бичгийн багш байсан. Надад одоо энэ сэтгүүлч болоход их буянтай үлсийг өгсөн гэж бодсон. Багш нартай баярлалаа. Суур тавьсан байна тий нэлээ. Тэгээд энэ их хурлын гишүүн байсан Ганди багш манай одоо хуучнаар эвлэлийн хорон дарга байлаа да манай сургуулийн. Тэг чи юу болох вэ гэхээр би Николай Ойзров болно. Би спортын тайлбарлагч болно гэсэн чинь Николай Ойзров гэж одоо манай тайлбарлагч чанар багшаас өөр байдаг юм уу гэж ярьчихсан. Тэгээд тийм болно гэж бодохыг бүр хойно болсон юм л. Тэгээ 1999 оны хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Би 97 онд лигийн аварга аваад 96 онд анх дугаар аваргын мөнгөн медаль аваад бизнесийн чөтгөр дэлгэр гээд 99 онд өөрөө болоод эрчим тоглоод. Тэгээ эрчим тоглоод лигийн аварга болчиход уяа бэртээгээд 2 сар гэртээ хөвцсөн. Хийтийн даваа нэм гэж алдартай хөгжмийн нэвтрүүлэгч, тоомч, найруулагч одоо продюсер хүн байлаа шүү дээ. Миний багын найз байхгүй. Даваа нэм гэрт орж ирсэн. За чи лигийн аваргын мөнгөн медаль авсан юм байна. Тэр мөнгөн медаль чинь би угаана гэд. За. Тэгээд угаадаг баатар болоод ороод ирсэн. Би энэ хороолт тавьсан. Галтгоондоо би ч нөгөө гуй татцсан. Ингээд нэлцаасан л бивч байгаа хөхөрцөн. Бос угаана гэд. Тэгсэн аав цаанаас нь орж ирээ. Манай хөлбөмбөгийн спортын бас дэд мастер цолтой хөдөлмөр төвлөсөн. Юу нэг нь хөлгөө болчиход тахт нөгөөх нь угаана гэж орж ирж. Та хоёр хүм таарчдаг. Тэгсэн даавка бос одоо хөлбөмбөг тоглож яах юм. Хоёлоо явъя. Конкурс үгүй. Бадрууган багшийн радио телевизийн дээд сургууль одоо яг конкурс авч байна. Доглооч гэсэн яв мөнийх шиг. Тэгээ би доглоод. Тэгээ хоёул яг хорооллоос наашаа гараад тоглосороод радио телевизийн дээд сургууль дээр анх удаага ирсэн. Радио телевизийн дээд сургууль маань Бадрууган багшийн сургууль байлаа. Дангийн захирал байлаа. Тэгээ энэ дээдлийн одоо яг манай дээдлийн жигүүрийн дөрвөн давхарт одоо удирдлагууд байдаг жигүүрт радио телевизийн дээд сургууль гэдэг зүйл төр анх орж ийлаа. Алдар нийгэмлэгт 2 жил тамирчин зэрэг байсан. Сор клубын хөлбөмбөгчин тэгэл ерөөсө хөлбөмбөгөл тоглосон. Тэгээ миний мэрэгжил их сонин шүү дээ. Хүмүүс одоо ярил гайх бах. Би үслэг эдлийн эсгүүрчин шүү дээ. Тийм үү. Одоо тарган малгай, тарган шүү, каракуулан арьс, одоо энэ үнэт хар үндэгний арьсан захмах. За энийг чи бүгдийг нисгэн. 1981 он юм аа да Интеркосмос гэж Жени Бекко өгөрөгч хоёр сансарт ниссэн тэр жил Давка хөвтөр цуслан дээр яжгаад хоорондоо мөрөөдлөө ярьсан. Багын хоёр найз байсан. Давка тэгж ярьжсэн. Найзынх нь мөрөөдөл гоё штэ. Тэр Англид л байдаг гэсэн. Уэмблийн цэнгэлт хүрээлэнд Queen гэдэг хамтлагийн тоглолтыг үзчих юм бол би өгсөн ч яах вэ баяраа гэж ярьсан. Би урдаас нь 1978 оны Аргентины дэлхийн аваргыг Оросын Орт телевизээр үзчихэд ахаасаа Кемпс гэж хэмбэ гэдээ асуужсан. Аргентины Кемпсийг үзсэн байсан учраас миний мөрөөдөл бол хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг
стадион дотор сууж үзэх гэдгсэн чи Давка энийгээд тэнийг мөрөөдөх тэр хөлбөмбөгч Монголоос чи Монголдоо тоглоно хоёрыг. Тэгэл өнгөрж ийсэн. Тэгээд энэ түүх эргээд яг одоо 81 оноос хойш 20 жилийн дараа 2001 онд биелэл болсон. Давка тэр үед хийт нэвтрүүлгийн ерөнхий продюсер байж байгаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий продюсер болсон байсан. Нэг өдөр өрөөндөө дуудсан. Би Чандан студид дээр дадлагт гарцсан оюутан байсан. Радио телевизэнд дэвсрэх. Тэгсэн нэг өдөр дуудаад би чиний мөрөөдлийг биелүүлнэ гэсэн. Давны намайг энэ телевизд яг дагуулж орж ирсэн. Тэгээд мөрөөдлийг биелүүлсэн юу юм бэ гэсэн чи 2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аварчлуулах тэмцээнийг сурвалжлах баг явах гэж байна. Би зураглаачаар нь явна. Чи төгсөөгүй ч гэсэн сурвалжлагчаар нь явна. Би чиний мөрөөдлийг биелүүлж өгч байгаа шүү гэдэг. Миний мөрөөдлийг биелүүлж гисэн давааны. Хитийн давааны гэж өөрөө хөгжимч хүн шүү дээ. Хөгжмийн нэвтрүүлэгч таймч хүн шүү дээ. Тэгээ би тэндээс наран гэрэл даргаар байсан алтан гацсыгаа найрыг хийж гинэ гэд танаа багш нар байна гэд сараа багш, золоо багш яриад шавн ингээд дэлхийн аврах сурвалжилж гинэ гэсэн. Үнэхээр сургууль төгсөөгөө хөлбөмбөгийн дэлхийн аварчлуулах тэмцээнд Монголын түүхэнд анх удаага 002 шугамар дэлхийн аврагаас мэдээ явуулсан. Энэ бол миний Давкагийн гавья, миний хөлбөмбөгийн гавья, спортын гавья, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн гавья, цаана үзэгчдийн минь гавья шүү. Баярлалаа. Энд бол дандаа бүхийг мөрөх ёстой юм байна. Ингээд дэлхийн аврагаас яриад ээжсэн чинь наран гэрэл дарга. За баяр сайхан чамд баяр хүргэе. Та Монголын үндэсний олон нийтийн телевизийн спортын Чандан студийн редактораар тушаалчин гарч байгаа. Ирээд шууд ажилдаа орно. Тэгээ би 90 гутлаа шууд буун гутлаа хүрэл медалийн төлөө тоглосон Турк Солонгосын багийн тоглолтыг шууд тайлбарласан. Тэр дэлхийн авраг шууд явсан шүү үндэсний телевиз. Дараа нь алтын төлөө барьцээлийн тоглолтыг шууд тайлбарласан. Миний хайртай барьцээлийн баг дэлхийн авраг болсон. Би чинь Пелег шүтэж өссөн хүн. Тэгээд Пелегээ шүтсээр бол энд одоо хөлбөмбөгөө яриад үдээцрэхтэй ажиллаж байна. Яг Орсын түүх бол ийм л ах юм. 50 жилийн түүхээ тэмдэглэж байгаа энэ том айл руу та ийм сайхан дурсамжтай хүндлэл хайраар орж иржээ. Тэгэхээр сэтгүүлч хүн гэдэг альва зүйл рүү яарсан мэдээлэл хүрэхийн тулд юу ч үл анзаар нь бол давхидаг шүү дээ. Тэгэхээр нэгэн сайхан дурсамжийг бас хөндөх гэж 2006 онд Италийн төрөний олимпик та шууд амжуулалтыг хийх гээд мэдээллийн хүрэх гээд урсгал сөрөөд явж ирсэн гэсэн тэр нь үнэн үү? Тухайн үед одоогийн шиг яг бүх телевиз бол байсангүй. За ууган телевиз нь үндэсний телевиз байсан. Тэгээд үндэсний телевиз нь 2002 оны дэлхийн аварга, 2004 оны Европын аварга гэдэг бүгдийг явуулж ирсэн. Тэгээ инженер техник ажил дууных нь бүгдэнд маш их баярлалаа. Тэгээ энд бас нэг шууд дамжуулалтан дээр ажиллаж байсан Америк Хуйга гэдэг нэг мундаг инженер ах байлаа. Тэрийг би заавал дурсах хэрэгтэй. Өндөр цэнд очиргээд дууны найруулагч байлаа. Хамгийн мундагуд нь шүү. Манай найруулагч Талигач хүүгээ адив хүүг сайхан хүн байна. Тэгээ энэ бүгд бол цуг ажиллаж байсан. Одоо тэнгэртэй уучраас би нэрийг хэлж байгаа, дурдж байгаа. Байгаанууд нь яг ажиллаа гэж гэлцаад явжлаа шүү дээ. Тэгээд тэр төрөний олимпиар их гоё юм болсон. Канада, Орос хоёр хоорондоо таарцсан. Тэгээд түрүүний ойлгомжтой цагаан зүрхтэй шинэ отгоо битээр цуг сууж байгаа. Тэр үед чинь Пойтлын MMA студид суудсан. Тэр үед одоогийн шиг ингээ компьютераар шууд шидэд хевлээд гаргацдаг юм байхгүй. Хоёулаа нөгөө 2 3 юу лээ? Pentium гэдэг одоо багтсан. Pentium 3-аа тавиад хажуудаа нөгөө Canon гэсэн юугаа тарар гэд гаргадаг тавьчихсан. Тэгээд нэг нь интернетийн үзүүртэй. Нэг нь интернетээс мэдээлэл аав, нэг нь ярьж явах хэвээр. За уран гулгалт гоё болж байна гэл хоккей гараад ирэнгүүт би суун. За Канада Орос шок тоглолоо гэл хоёулаа ингээл яриад. Тэгээ хоёулаа тэнд чинь хаяа нэг буцсан суус оруулж өгөн хоёулаа тэрийг ууч тэгээд хөрхий. Тэгэл үзээд байна. Үүрээр хоёулаа 6 болж байхад Орос юу хоёр тоглоод Орос хочцээ. Тэгэл их гоё сэтгэл хөдлөл тайлбарлачаа. Тэгээ хоёулаа яг телевизээр гараад ирсэн чинь отгоогийн унаас. За хоёулаа хороолоор ивсэн манахаар орчод 10 цагаас тайм тавьчих. Нойргоо оноод буцаалаа ажилтаа юм. Тайм чи эргээд ирэгээд хоёулаа 5000 төгрөгтэй хийнэттэй. За 5000 төгрөгөө бариад отгоо бензин хийчих үгнэ. За хороол энэ хоёр бензинээр яад юм бэ? Газ авчаад тэр хоёулаа хоол идэх. Тэгэл хоёулаа уруудаад өргөөгийн доошоо уруудаад яасан чи өргөөгөөс дээшээ өгсдөг нөгөө ингэж болдгоо зам байж та одоо хүртэл байгаа. Ийшээ эргэдэг. Ингээд эргэчүүл доошоо 10 руу уруудчихна за. Тэгсэн чи оогийн явж явчихсан шууд доошоо эргэчихгүй яахаа гэд. Шууд доошоо эргэн гутлаа буцаад иргсэн чинь араас цагдаа юм шиг. Дөө гэдэг. Оогийн яана гэсэн одоо яана хоёулаа бадарсан гэх. Тэгэл яг 59 дугаар нүдэнд хоёулаа зогслоо. Нэг цагдаа ирлээ. Амрыг ирээ гэсэн. Амрыг ирээ гэл тэглээ. Хөш сая хаана хоцсон бэ гэл тэр би айгүй баярлаа. Орос үчсэн чинь гоё тоглолт боллоо гэл. Нөгөө таваа өгчихгүй санаатай. Тэгсэн чинь цагдаа маань гоё тоглолт болсон. Би сая шууд үзлээ. Үндэсний хэлээс гоё ярьж байна. Өөрөө хоккей тоглолдог. Үгүй би хөлбөмбөг тоглолдог. За уучлаарай. Тойрог торох хэвээр. Тэр 5000 төгрөгтэй гэдэгс. Одоо тэрүүгээр чинь тараад байх гэдэг. Хөөл зөрчсөн юм чинь. Тэгээд 5000 өгсөн отгоод байсан. Отгоод гэсэн бензин хийчдэг байж тээ баяраа. Тэр бензин хийж гэж илхийч асчул яах юм. Гот ирэх яах вэ. Тэгээд тэр цагтаа ч гэсэн ажиллаа хийжсэн. Тэгээд ажиллаад хийсэн. Одоо доргуулгаас яах вэ. Төрөний олимпиар тийм хөгжилтэй юм болж байгаа. Тэгээд Бээжингийн олимп
Сочигийн олимп, Лондонгийн олимп гэл энэ бүхний цаана маш олон хүн байсан шүү. Ер нь үндэсний телевиз тэгэл олимп болохоор бүгд хөдөлдөг шүү дээ. Чандан студид ороод 2002 3 онд мэдээнд явд юм байна. Мэдээнд явсан чинь спортын дуурд ховоосон байд юм байна. Хүн байхгүй. Тэр болонд нэг өрөөнд сүрэн орлоо мэрэгжилтээ сууж байгаа дарга. Тэгээ нэг ийм Орос ширээний артал төөрхөө 5 бетон тавьчихсан. 5 бетоныхаа хажууд бас нэг юм тавьчихсан гэдэг. Тэгээ Орос. За сүүлийн дараагаа спортын мэдээ байна гэсэн чинь ойрд юу ч байхгүй, хүн байхгүй. За тоовоос. Ерөөсөө спорт руу хардаг хүн байхгүй. Юу ч байхгүй болсон юм. За тэгвэл одоо яахаар вэ гэсэн. 11 сар цаны тэмцээнд гэсэн араашгаа мөнгө өгч магадгүй. Тэгвэл цаныхаа явж магадгүй шүү баяраа гэж байгаа. 5 сард мэдээ авч явна шүү дээ. Сүүлийн дараагаа та нэг яриа өгчгөө тэрийгээ гээд. Тэгэж биднээс Чандуун студид анх оройн спортын мэдээг одоо бий болгож гүйж хариж исэн. Аливаа зүйл өөрийн бодлогын хүрээнд юм байдаг. Монголын үндэсний олон нийтийн телевиз Чандуун студийг 99 онд байгуулад 2000 оноос эхлээд өдөр тутмын спортын мэдээг одоо явж байгаа 2045 мэдээ биш үү? Одоо 18 жил явуулж байна. Энэ мэдээг нэг цаг мөчид бодлогоор байнга явуулсан үзэгчдэд спортыг сонирхолтой болгох, спортын алдартнуудыг алдаршуулах, тэрүүгээрээ далиндуулаад хүүхэд багчуудыг спортоор хичээлэлж монголчууд оюунлаг эрүүл байх үндсийг бол тавьж гисэн маш том бодлогыг хийсэн. Энэ бодлогыг бол би тухайн үеийн дарга радио телевизийн дарга гам бол дарга уруул гэдгийг уучлаарай гэж. Одоо өөрөө хөлбөмбөг шатар сонирхдаг. Манай багийн эзэн байсан хөлбөмбөг. Бид нар ч бас телевизээс хөлбөмбөг тоглоно шүү дээ. Их бат дарга байсан. Тэгээ манай програмын дарга наран гэрэл дарга байгаа. Энэ гурван хүн бол энийг бодлогоор тэмцсэн. Зөвхөн дэлхийн аварга олимпиад очиод уулаад инээгээд явсангүй. Бүх сумдад очиж адууч нэвтрүүлгээ хийлээ. Хөвсгөл аймгийн Хөвсгөл далаа дээрээс хүүхэд залуучуудын тишүүрийн тэмцээнийг хүртэл тэнд очиж хөлдөж өгтлээ нусаа хөвсөн дээр зогсоогоод явж исэн. 3 хуваагдаад гардаг. Наадмаар 69-т дахиад бүгдийг л хийдэг. Энэ түүхийг бол үнэхээр бүх үзэгчид хүлээн зөвшөөрж мэддэг. Спортын маань баярлалаа хүлээн зөвшөөрдөг. Тэгээд энийг бол ярихад үнэхээр таатай. Чандуун студ бантгаа Монголын барьсан шүү гэж. Би бас цаашлуулад манай телевизийн өргөмц хөрхнөө тэгээд үнэхээр энэ дайчин тэгээд хариуцсан ажлаа ямар мундаг хийдэг гэж сана манай чанамныхаа хөдөлмөрч тий. За манай баяраахыг үзэгчид бас мэдэхгүй нэг өнцөг гэх юм уу нэг тал нь тий. Үнэхээр сайхан дуулдаг. Бид нэр өнөөдөр бүр гуйсаар хагаад гитартай ирүүлсэн. Тэгээд бидэнд болоод манай нэвтрүүлгийг үзэхээр хүрэлцэн ирсэн радио телевизийн дэд сургуулийн оюутнуудаа зарим нь оюутнуудад зориулаад үзэгч түмэндээ зориулаад сайхан 50 жил болж нэг айдуу өргөөч энэ үдэш. Дэмжиж гэнэ манай үзэгчид. За дэмжиж. Тийм. За гитар гэдээ ярихаар бүгд л гитар дарж сурах гал үлээ үздэг байсан. Манайх чинь 114 шүү дээ. Одоо яг Улаанбаатар хотод төссөн. 114-р чиг Содон байрлаа. 14А Б гэдэг. А нь болохоор ягаан 14 гээд хоёр орцтой. За тэнд манай яг доотлын хаалганд хөгжмийн зохиолч Мясран байх. За нөгөө талын 5 дугаар орцонд кино найруулагч Чим Тусраг байх. За илүүчин Цэнд Аюушг байх. Цэнд Аюушг Алтан үеийнх гэл ингээд манай байранд байсан. Тэгээд Мясрангаа доотлын нэг давхар гитарч Вокогийнх байсан. Одоо инх болдөө шүү дээ. Хонгох юуны. Тэгээд Воко бас гитар дарнаа орцонд шүнжингээ Мясрангаа төгөлдрөөр балбана. Тэгээд гитар сонирхон. Нэг өдөр өжсэн чинь л орцонд битс дараал гитараа. Тэгээ би сонсчоо заа Воко ах гараад ирчтэй гэж бодож исэн чинь Давка манаар ирсэн. Давка 109 байхгүй. Давка одоо очлоо гэж хоёлоо салсан байхгүй. Ирдгүй. Тэгээ гайхаад яг ирж байгаа нь харагдаад алга болчихсон. Тэгэхээр н орцоороо гараад доошоо буусан чинь шатан дээр ингээ мурдсууч таа. Чи юу гэж суугаад. Тэгсэн чинь нөгөө дээр гитар дараа Давка тэрийг сонсоо суугаад. Тэгээд анх тэр гитар лаггүй юм байна да гэж бодоод. Тэгээ Воко ахын хажууд очсон чинь энийг зааж гисэн. Смоки. Гоё гэл би чадахгүй нэг ингээл гэсэн имээгөө өссөн орос урсан. Ингээд яг гитар гэдэг юмыг анх яагаад 60 төгрөгийн гитар ихчид авч өгөхөр нь тэрний шүн дардаг, орой дардаг, орцонд авч гардаг болоод тэгэл гитар дарж сурсан. Сурчгаад байжсэн чинь харан хамтлаг гарч иж монголчуудыг баярлуулсан шүү дээ. Одоо бид нар гадаадын юм сонсдог байсан бол одоо би харангыг сонсох дуртай. Чукаг сонсох дуртай, лавга ахыг сонсох дуртай, мандаа ахыг сонсох дуртай. Тэгээ харангийн концертыг анх тоглосон Манан гэдэг концерт байлоо да. Одоо шүүдэр цэцэг дуулдаг. Тэрний дууг нь
орцонд бүр 2 өдөр шин нойргоо сууж дар сурчсан. Шүүдэр цэцгийн дэлбээ те. Хөхрөн үний ардах гэж явдаг ш. Энэ дууг сурсан. Тэгээд зүүн баян цэрэгт очиод За 580 хэдэн цэрэг армийн 133 дугаар артиллери жагсаал зогсохоор цагаан олоогоор ганцхан харангаа шүүдэр цэцгэл явдаг. Өдөржингөө сонсно. Таатай хүмүүс сонсохгүй би бол сонсон. Тэгээд тэр шүүдэр цэцгийн дар сурсан. Чоукагийн хайр гэдэг дуу гарсан. Би бүр тэрийг бүр хичээж байгаа сурсан. за Ээжийн хайр, эхнэрийн гэр бүлийн хайр, гурав дахь нь найзуудын хайр. Энэ дуугүй Бразилд 2007 онд Рио де Жанейро хотно одоо нөгөө том хөшөөний хажууд жуудогийн шгшээ огт гарсан. Дэлхийн аваар гарчаад. Тэгсэн чинь дэлхийн авараас мундаг медаль авахын төлөө бүгдийн сэргэнэ гээд одоо энэ төвшөө, цагаанаа, мяаргчаа бүгд явчихсан. за Тэгсэн чинь би автобусын дотор тэр дуугаа зүгээр дууссан. Тэгсэн чинь болдоо халуун болдоо хажуу суучихсан. Наа чи гоё дуу байна. Дахиад дуу гээ. Тэгээд дахиад дуулаад жодогийнх маань бүгд сурсан. Төвшин баяр аврах сурсан. Тэгээ энэ дуу маань эргээд жодогийн сүлд дуусан. Хамтын хүч амжилт өрөөтэй жодогийн сүлд дуу. Энийг бол гитар дээр дөнгөж өглөө сая дууны найруулагчаар заалглаа. Зүгээр шууд дуулчихна. За Энэ дуу дуусахаар бас түүх яригдана. Сайн дарж чадахгүй хтэй яах вэ те? Хүлээж суугаа ээжтэй сайн яваагаан дуудгараа хүслэн гүйцээгээд ирэхэд чин сансан сэтгэлэн саял дэвтнэ энэ орчлонгийн гэгээг надад ганцхан заяач тэрхэн бидэн багтамгүй ухаана харсан танда хүн хартай нэгдүгээр отон хатмын намай очи гомдож явсан бо үнэн сэтгэлийг чиномон уучлал хүсэн байжараа адагчаарай гомдох хэрэгтэй харийг зүрх сэтгэлдэн дэднэ амьдралын төшин хансаж харан үрд харлаж орчлонд жаргаж яваарай. Гуравдугаар утга нь хамгийн гоё найзуудын тухай. Хөлбөмбөгийн талбай дээр байсан хөдөлмөр нийгэмлэгийн алдартай хөлбөмбөгчин 100-ийн брейк ондгоо миний багын найз Давкагийн байд. Тэгээд Баан, Жаки хөдөлмөрийн үе үеийн хөлбөмбөгч намайг хүн болгосон шүү. Хүн болсны дараа сэтгүүлч болдгийм байлээ шүү. Тэрийг л одоо яг сэтгүүлчтэй хэлмээр хүн болох хэрэгтэй шүү гэх тээ. За 3 дугаар утга нь айгүй гоё. Энийг дарахаар би ойлмоор санагдаад байна. Алдаж инсэн найзаа араас натгаад тэврээрээ сэтгэл гондохан яваа анд чин сайхан үгээ энд юм дотож мэднэ орч за найзууд харагдана орчлонд хүмүүс харийг бибинээсээ хүлээж хайрлах тусам сэтгэл гэдэг сар жилүүдийн урсгалд мөнхөд хайраар гэрэлтнэ хорвоод хайр гэдэг танаас их наран хагцад очраа баяргонаа хамт байдаг юм шүү энэ хайр мөнх юм шүү энэ хайр Монголын хөлбөмбөгийн шорон талбайд асар олон жил тогтсон их спортыг үлдээсэн хөлбөмбөгийн бүх маструудаа дэлхийг Монгол таниулсан Төвшин баяр аврагтаа жуудоочдоо хамтын хүч амжилт монголчуудаа үзэгчдэд баярлалаа. Хүн төрөлхтний спортын баяр наадам Туны Олимпийн 29 дугаар наадмаас Нотингийн Төвшин баяр аваргын алтан медаль хүртээ Монгол түмэн баясаж байна. Монгол түмний баяр 8 дугаар сарын 14-нд Таны гэр бүлээ танилцаад манай телевизийн бас төрсэн сайхан хосуудын нэг шүү дээ та хоёр. Гэр бүлээ танилцуулна гэхээр энэ ил цагтлууд хэрэг болоод байгаа. За би нэг жаах юм бариад ирсэн юм аа. Нэвтрүүлэг гэхээр бэлдсэн. Манай эхнэр сайн бэлдсэн.
Энэ Сочигоос их нэртэй ирүүлсэн ил загтал байна. Риогоос энэ охиндоо ирүүлсэн ил загтал байна. 2 сарын дараа ирдэв байлээ. 50 дугаар сургууль дээр миний охинд ирсэн. Энэ 5 дугаар сургууль дээр энэ миний хүүд ирсэн. Би нэг энэ тэнд гадаад дотоод одоо Роттердам дэлхийн аварга цагаана алтахад хажууд нь байлаа гэдэг юм уу те 2007 онд дэлхийн аварга гээд явдаг юм уу. Тэгээд эднээс бүгд илцэгдэл явуулт. Энэ бол түүх. Би өөрөө ийм хадгалтай. Тэгээд энд их гоё түүх байгаа. Би ихнэр манай ихнэрийг Сэрэнжив гэдэг Монголын мэдээ телевизийн орчуулагч редактор юм шүү дээ. Таамжтай. Сэрэнжив маань одоо гэртээ 2 үтэг байгаа. Хүүгийн маань бас төрүүлсэн түүхийг дараа нь ярина. Энэ дээр ингэж бичсэн байгаа. 2013 сайн байна уу хайрт минь. Дэлгэцэн дээр гарч ийн тэр ихнэр нь. Би сайн манайг тийм гарсан. Манай дүү штетлэн болдог киноны найруулагч. Би сайн явж байна. Ажил нь сайн уу? Төвшин та иддэг гэсэн. Тэгээд нэг нь хаана энэ байна. Наадах чинь байна уу? За энэ дээр Энэ хараа энэ байж байна. Хайрт хүүдээ хайрт охиндоо энэ их сони юм байгаа шүү. Энэ хараа 2013 онд Риогоос биччихсэн. За. Сайн байна уу хайрт минь. Би сайн явж байна. Дэлхийн аварга төрлөө гэж. 2013 оны Риогийн татаан дээр уран цэцэг дэлхийн аварга болоод амар төвшин мөнгөн медаль авсан. Яг сурвалжлаад оройн явуулсан. Төвшин охин ануужа хайр цэгдээ хайртай Риогоос хайртна гэж байна. Энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн буян шүү. Телевизийн буян, спортын буян шүү. Ихнэрийнхээ тухай ярихаар бол одоо үнэхээр бас сайхан түүх байдгийг. Дахиад нэг олимпийн аврагч орно. 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаа одоо монофонд байгаа. Манай ихнэр отгоо одоо уран авагч бид дөрөв шууд таньжуулсан, трансляц хийсэн. Тэгээ манай ихнэр орчуулган дээр чихвчтэй сууж агаад за хаста каллиграф урлаг явж энэ нь бол дэлхийн гайхамшиг гэж орчуулснаа. Тамирчид ороод ирсэн чинь нөгөө тэрийг мэдхээ ойлгонгуутлаа миний мөрөнд гар хөл дээр гараа тавьчихсан байхгүй Сэрэнжив. За мэдээ ойлголоо шүү гэд. Гарын ингээд бариад авсан. Би гэрүүлгүй байсан. Тэгээд манай бид хоёр сайн болсон гэдэг. Тэгээ 2008 оны 8 сарын 8 шүү дээ. 8 сарын 8-нд нээлт болсон. Тэгээ 6 хоногийн дотор бид хоёр чинь олимп цуг дамжуулаад байгаа болохоор цуг байгаад байгаа. Би чи ихэнхдээ гэрлөөн гүйжиж чад. Чи гоё цав хийдэв байна гэл тэгэл Төвшинбаяр авраг усны орой. Ёстой гоё байна гэд. Тэгээ аз жаргалын үе таалгыг надад нээсэн манаа. Тэгээ 8 сарын 14-ний тэр оройд Төвшинбаяр авраг дүү маань миний дүү шүү дээ. Миний дүү гэж бод. Дүү маань авраг аваад би их нэртэй болцсон болов гэж боддог. Тэгээ миний их нэр чинь 8 сарын 14-нд олимпиад цуг дамжуулаад одоо энэ миний хөө миний охин манаа гэрлээ. Тэгээд олимпиад цуг дамжуулчаад амьдрал цаашаа үргэлжлэн нэзтэй. Олимпийн дараа 10 сарын 10-нд бид хоёр гэр бүл болоод хурим хийсэн. Манай үндэсний телевизийн бүгд очсон. Одоо бүгд хөтлөгчөөр баян хурим болсон Монгол. Яолтах хөтлсөн, Ганбаатар диктор хөтлсөн, Ичин хорлоо диктор хөтлсөн, киноны инх баяр Бат Түшиг хөтлсөн, Чандамн студийн цагаандлаа Бат Жаргал, Отхон Жаргал хөтлсөн. Сүүлдээ телевизийн бүх хүн микрон барьж хөтлсөн. Энэ сайхан хурим болсон. За тэгээд Төвшинбаяр авраг ирсэн, Бадрууга авраг ирсэн бүгд л ирсэндээ миний өрөм их гоё болсон. За энэ бит хоёр цуг төрийн одоо төр духан дээр өнснө гэж бид тоглоом шоглоомоор ярьдаг шүү дээ. Одоо төрийн дээд одон бит хоёр яг төрийн хөтөлбөрийн хүндэтгэнүүдээр яг нэг өдөр нэг цагт Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар авсан. Тэгээ энэ радио телевизийн их танхимд аваад баярлалаа. Аваад одоо энэ цэцэг нь их гоё төвхтэй шүү дээ. Эхлээд цэгээ авцсан. За. Тэгсэн чи би нөгөө мэдлгүй цэцэггүй хүрээд ирсэн байсан чи тэрүүгээр бүгд нь сарнаа тараацсан бахаар сарнаагаа өгчих гээд бүгдийг цоглуулсан. За. Тэгээ би цэгээд хайртаа өгсөн. Тэгээ би тэрийг үнсэлцээрэй гэдгээр нь хурал дээр үнсэлцсэн хэвтэй. Тэгээ би сууцсан цэгээ тэрээд тэгээ байжсэн чи баяр сайхан бас ийм аваараа гэд гард юм байна. Тэгсэн чи Батцангэл дараа юу микро аваад Нарбаатар дарах. Оо Сэрэнжив тэр цэцгээ одоо баяраа өгөх гээд. Цэгээ буцаагаад нөгөө цэцгээ надад өгд. Тэрүүгээр нэг инээд байна. Тэгээ хэвчээр бас төр цэцгтээ өндүүлж ирсэн юм а. Тэгээд бас нэг зүйлийг тодруулаад хэлчихвэр. Тэр нэг бүртчаан гэсэн юм байгаа та. За энийг л ярихгүй болохгүй тий. Бүгд найрамд монголоор спортын мастраас үүссэн байна. Энэ одоо миний амьдралын хамгийн том шагнал. Одоо бүртчаан гэдэг нэвтрүүлгийг Чандам нэстүүд Монголын үндэсний олон нийтийн телевиз 2003 оноос эхэлж шууд дамжуулсан. А энэ бол Монголын спортын тэргуун дэд шагнал. А тэгээ энэ баяраа ягаа бүртчаан өрөө суугаад байгаа тамирчин биш үү гэж бодож байна. 2005 онд бүртчааны тэргуун дэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа Баянгол туссан. Тэр үед Монголын спортын шилдэг сэтгүүлд бүртчаан өгье гэсэн. Одоо нөгөө Цагаанбаатар, Осоко одоо энэ мундгууд авдаг шагналыг сэтгүүлчд олгоё гэд. Тэгээ энэ шагналыг яг Баянголд Монгол Улсын ерөнхийлөгчөөс одоо энэ хоёр гоёс авч ирсэн. Сайхан байна. Телевиз маань 50 жилийнхээ ойг хийж байна. Тэгээд спортын албаныхаа одоо хамт олныг төлөөлж бидний урилгыг хүлээн авч студид маань ирж ярилцсан. Баяраахта баярлалаа. Ярих зүйлөө зөндөө хүлдлээ. Гэвч та мэдж байгаа телевиз бол цагтай, нартай. Ингээд таньда урт удаанаас эрүүлийн хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд нэг зүйлийг бас
Энд төвчөр энэ тунгалаг тамир киног бас шүтдгийг би. За. Тэгсэн чинь нэм өвгөн хүний юм л ууж исэн болохоос хөөрхи өөрөө нэрээ суугаад байна гэж өөр бодсогоо эрдэнэгоог ороход ярьдаг штеп. Тэгсэн чинь одоо ч нэрээд байдаг хэрэгтэй гэдэг шиг хөөрхи үндэсний телевизийн уран бүтээлчд үнэхээр цаг наргүй. Зочин орно гэдэг бол үнэхээр хамгийн том хүндэтгэл. Би 18 жил, 19 жил телевизэд ажиллаж байна. Яг ингээд зочноор өргөдчихсэн түүх бол надад байхгүй. Нэг удаа орсон юм байлээ. Өглөө хөтөлбөрт хөлбөмбөг тоглож явах сурвалжлагаар орсон байлээ. Хоёр дахь нь би айгүй их бодож үзсэн өчтөр. Тэгсэн чинь нөгөө Баярын Мишель нэвтрүүлэг дээр жүжигчээ олдохгүй болохоор намайг хороодлын дэлгүүрийн урд гацуур мод юу зараад удацаар тоглоодох гээд зурганд явж исэн чинь манай Гонжуу найруулагч, Төрөө найруулагч хоёр дуудаа тэгээ гацуураа гэх тийм дүр тоглож исэн юм байлээ. Тэгээ өөр бол би өргөдөж үзээгүй тэгээд намайг энэ сайхан нэвтрүүлэгтээ 50 жилийн түүхэн нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан үндэснийхээ телевизийн хамт олон инженер, техникийн ажилтнууд, зураглаачид та бүхэндээ маш их баярлалаа. Телевиз гэдэг бол оюуны их ундраа юм шүү. Телевиз гэдэг бол монголчуудын үнэт зүйл юм шүү. Монгол телевизээ үзцгээгээрээ, телевизээрээ хүмүүжээрээ маш сайхан амьдарцгаагаараа монголчууд эрүүл оюунлог байж спортын өдрүүдэд спортоор хичээл амралтын өдрүүдэд спортоор хичээл аядахтай өнгөрүүлээрэй гэдэг. Тэгээ үзэгчдээ маш их баярлалаа. Телевиз үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Хоёр үзэгчдээ маш их баярлалаа. Сайхан яриа байлаа. Тэгээд телевиз үзэж байгаа бүх үзэгчдээ 50 жилийн ойн баярын мэндийг халуун дотноор хүргэж байна. Хандан студ мантгаа, спорт мантгаа, телевиз мантгаа, монголчууд мантгаа, Монголын олимпиа ургууд мантгаа. Баярлалаа. Яа баярлалаа. За сайн байцгаана уу хүмүүстээ. Тавтай морил нэвтрүүлгийн манай жаазтай ярилцлага эхэлж байна. Манай өнөөдрийн ярилцлагт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан та бүхний сайн танил нэвтрүүлэгч оролцож байгаа. Би танд шууд асуултаа тавиад эхэлчихье. Болох уу? За. Таныг халдар царайтын Стерлитагийн дүрд дуу оруулсны дараа хот хөдөөгүй олон үзэгчдээс хайрын захиагаар дарсан гэсэн яриа байдаг энэ үнэн үү? Үнэ. Үнэ. Хичнээн захиа. Ирсэн, тавгүй ирсэн. Тэр кино чи одоо 200 ангитай жил гарan гарсан кино. Тэгээд их захиа ирсэн шүү. За. Сайхан байна. Хайрын захиа гэхэр чин дотор нь ус янз янзын олон юм байгааз. Оо тэгнэ. Тэг. Халтар саритаал гэж хэлнэ. Стерлитаал гэж толгоон дээр ишлэлээ тэгж бичнэ. За, дараагийн асуултыг би нэг сони асуулт асууя. Бурхан чөтгөр бөөмөд хин нэгэн ирээд таны хоолойг хэлсэн үнээрт нь худалдаж авъя гэх юм бол та яг хэдээр үнэлэх вэ хоолойгоо? Бас энэ мөнгөөр юу хийх вэ? За, хоолойгоо тийм амархан зарахгүй. Тэг энэ надтай л байж. Тэгээд одоо нөө Холливуудын зарим уран бүтээлчид өгзөг даатгадаг штэ. Харин хоолойгоо даатгах гэвэл даатгах чинь шүү. За, сонирхолтой юм байна. Одоо манад бас анхны нөгөө өөрийнхөө эргэтэн хоолоо энтрэ даатсан анхны даатгуулагч болж магадгүй юм байна. Тэглэг хоолойг үл харин ястай даатгуулаад тавьж шүү. За баярлалаа. Та 20 дахь настай телевизийн мэдээг анх уншиж гарч байхад таныг харах гээд их олон хүмүүс телевизийн өмнө зоогддог байсан байхаа. Тэгээ маш олон захидал цахилгаан илгээдэг ч гэлээ нүүрээрээ яг өөрийн биеэрээ ирж явсан зоригтой тэм зочин байна хүн. Оо тэгэл энэ телевизэн гадаа чинь тэгэл тэр кино гарч явах үед чи одоо хэвээ нус нулимсандаа хотголцсон залуучууд байдаг байлаа шүү дээ. Яа, нус нулимсанд хотголж байдаг. Яа, мундаг юм. Тэгэл одоо таксин цуулгаад өгье, гэрт чинь хөргээд өгье, автобусны бодолд өхүүлээд өгье гэсэн залуучууд байдаг байлаа шүү дээ. Автобусны бодолд өхүүлээд өгье гэдэг чинь арай л биш юм аа. Биш юм байна уу? Таксин цуулгаад өгье гэдэг байсан юм байна тий. За байсан баха. Тэ. Сүүлийн жилүүдэд та өөртөө цаг хугацааг зогсоосон юм шиг залуу хуваараа гаццсан гэсэн үзэгчдийн бас үнэлгээнүүд их байдаг да. Үнэлэмж. Нууц шууд яг энэ гоо сайхна яаж ингэж хадгалаад байна.
тэгээд Юу хэрэглээд байна? юу хэрэглээд. Тэгээ яг тэгэл өөртөө тохирсон арсны өнгөтэй. Тохирсон одоо гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байна да. За. Одоо жишээ нууц биш бол. За нууц биш бол одоо тэгэл яг л одоо цаг үетэйгээ нийцүүл шинэ дэлхийд дээр гарч байгаа бүтээгдэхүүнүүдийг те туршиж үзэн, тохирж явал хэрэглэж үзэн гэх жишээ нэ. Тийм байна да. За баярлалаа. За баярлалаа. За саяны тавьсан асуултуудад хариулахад бол их тун хэцүү байлаа. Тэгээд одоо би яг хөтлөж байгаа судалт суугаа та зочныхоо судалт суух. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт радио телевизийн тэргүүний ажилтан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Гантүгмаа гэгч маань оролцож байгаамаа. За үдэ барьсалж гоо. За тэгээ. За. За нэг дэх асуулт. Таныг халтар царайтын стерилитагийн дүрд дууруулсны дараа хот хөдөөгүй олон үзэгчдээс хайрын загтлаар барагдсан гэдэг нь үнэн үү? Тийм ч олон загтал ирээгүй. Ер нь бол баяр хүргэсэн энэ кино их сайхан кино байна. Дуу оруулалт их сайхан болж байна. Танаа хамт олонд баярлаа гэсэн загтлууд их ирдэг байсан. Таны дуу хоолой их дотн санагдаж байна, дотн сонсогдож байна гэд. Харин сүүлд би одоо энэ радиод ажиллаж байгаа Цэнд Аюушаас сонсох нэ манай Цэнд Аюуштай хамт нэг нутгийнх нэг залуу одоо миний л үеийн болоо да бодвол. Тэр бол ерөөсөө дуу хоолойнд дууралцсан. Одоо ер нь тийм гин хаяа нөгөө амралтаараа нутагтаа очихоор намайг байнга асуудаг гин надад бас байнга юу минь уламжилж байдгийн. Тэгээ нэг тийм сайхан үнэнч сонсогчтой болсон. Одоогоор бол хүүхдүүдийн хэлтгэр фэн юм уу? За. Баяргүй сайхан шүү бас өөрийнхөө дууруулсан уран бүтээлээрээ бас тийм ээ. Ард түмэндээ бас ингэж хайрлагдаж байгаа гэдэг хамгийн сайхан зүйл тийм ээ. Тийм шүү. За хоёр дахь асуулт аа. Бурхан жүтгэр бүүмэд хэн нэгэн ирээд таны хоолойг хэлсэн үнээр чинь худалдаж авъя гэвэл та хэд дээр зарах вэ? Бас энэ мөнгөөр юу хийх вэ? Энэ бол миний л өмч юм чинь яаж зарах вэ? Миний хөдлөшгүй хөрөнгө, миний өмч. Тэгэхээр зарна гэж байхгүй харин түрүүний чиний хэлдгээр тэр даатгал гэдэг чи их оновчтой шийдэл болж байлаа шүү. Анхны даатгуулагч болохыг бас хэн бай гэх юм. Тийм шүү, тийм ээ. За баярлалаа. Гурав дахь асуулт. 20 настай бүсгүй телевизийн мэдээг орой бүр уншиж байхад таныг харах гээд дисэн ядан хүлээдэг залуус олон байсан гэсэн. Маш олон загтал заглагаан илгээдэгч нүрээрээ өөрөөрөө хурж ирээд зоригтой болсон залуучууд байгаа ёо гэж байна. За ирэхээр нь би зүхтаачдаг байсан юм аа. За. Үүдэн дээр харуул дээр хүн уулзъя гэж ийн гэл уцтна. Өөрөөрөө уцтна. Ямар хүн байна. Тийм хүн ингэж уулзъя гинэ юм зоригтой гэдэг. Би зүхтаач нь ерөөсөн уулзахгүй. Аюу ичимхий штэ би бол. Тийм үү. Нэг амьдрал дээр. Ичимхий штэ амьдрал дээр. Тэгээд их зүхтаадаг нэг уулздгүү хааныг уулзахаараа за би ажилтаа байна бичлэгтэй байна баярлаа гэж орчин. Тийм л байлаа та. За. Бэлгэсэл цэцгийг их авсан баха. Их авсан. За гоё байна. Сүүлийн жилүүдэд та өөрөө цаг хугацааг зогсоосон мэт залуухан сайхан хэвээрээ гацчихсан байна. Нууц биш бол гоо сайхандаа юу хэрэглээд байгаа юм бэ? Тийм үнэлгээ өгч байгаа бол үнэхээр сайхан байна. Баярлалаа. Гаццсан гэдэг чинь үнэхээр сайхан ч юм уу, тий? Яг тэн дээр тогтцсон. Тогтоод энэ чигээрээ ингээд нэг цаашаа хэдэн 10 жил явчих юмсан тийм ээ. Юу. Гэтэ энийг тэгж гоцгойд хэрэглээд яагаад байх юм байхгүй. Байгаа юм байхгүй. Зах зээл дээр гарч байгаа сайн, чанартай, эрүүл мэндийн ач тус нь илүү өндөр гэсэн бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглэдэг. Антимагч одоо хүүхэд ах нас за залуу нас хэдэн настайдаа яг энэ телевизийн салбарт орж ирсэн бэ? Телевизийн салбарт яг 18 настай орж ирсэн. Сах. Дөнгөж 10 дугаар анги төгсөөл дархныхаа радио телевизийн нэгдсэн редакцид нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад энд Улаанбаатарт ирж Монголын радио дарагч агч дээрээ одоо соёлын гавь зүтгэлтэй дарагч агч дээрээ нэг сар дадлага хийгээд дархантай очиж шууд нэвтрүүлэгч болсон. Тэнд ажиллаж байгаа хугацаанд үндэсний олон нийтийн телевиз тухайн үед Монгол телевиз гэж байсан юм аа. Монгол телевизээс одоо миний багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн Бэндэрягийн Цэянд мөн Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн Туваан Жугаа гэж найруулагч хоёр дархан эрдэнтээр нэвтрүүлэгч шалгах гэж 1989 онд
очиж шалгаа тэр шалгаруултанд нь эхний бас нэг одоо тэр үед чи улаан шугам гэдэг байлаа шүү дээ. Улаан шугамд бол багтсан. Нэлээд цензуртэй. Цензуртэй их өндөр босгохтой шүү дээ. Цензуртэй байлаа. Улаан шугамд нь ямар ч байсан багтсан ирж энд дадлага хийж дагалдаж явсаар байгаа л тэгэл өдөө одоо хэдэн жил вэ? одоо ч дагалдсаар л явж штэ. Одоо хэдэн жил ажиллаж байна? Одоо л энэ 90 оноос хойш гэхэр чи 27 жил. 27. Телевизийн салбарт 89 оноос хойш гэвэл 28 жил болчихж байгаа юм байна. Урт хугацаа шүү. Гэхдээ урт хугацаа энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн маань хагас 100 жилийн 25 жил нь миний энэ амьдрал, миний аз жаргал, миний баяр баясгалан бүгд энд хамт байсан болохоор энэ байгууллага, энэ хамт олонтой 25 жил хамт байсан нь үнэхээр миний зол жаргал, хувь тавилан миний нэр хүнд юм да. Та нараараа бахархдаг шүү. Телевизийнхэнтэй хайртай шүү. Телевизээр би байнга санддаг. Өдөр бүр. Энэ дээр сууж байгаа 600 сууж байгаа, гадаа явуулын станцад сууж байгаа. Бүгдээрээ л одоо мөр зэрэгсэл ажиллаж байсан. Телевизийн хаалгаар ороод ирэхдээ хүртэл нэг сайхан ууж амьсгаа аваад ямар уудам юм бэ гэдэг үг өөрөө ирэхгүй гардгийн шүү дээ. За тэгээ гантмагч бас ажлын амжилтыг хүсье. Сайн сайхныг хүсье. Тэгээд одоо телевизээр танай Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 50 жилийн болж байна. Хамт олондоо 50 жилийн сайхан баярын мэндчилгээ дэвшүүлээч. Хамгаас илүү дотн хайртай хамт олон минь. Хамгаас илүү хүндэлж явдаг үзэгчид минь. Та бүхэндээ Монгол улсад телевиз хэмээх урлаг үүссэн байгуулагдсны хагас 100 жил буюу 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлээ. Та бүхэндээ улам их аз жаргал амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёроо. Телевизийн хамт олон телевиз үзэгчид та бүхэндээ бүгдээрэнд нь хайртай шүү гэнтэг мамын би. Баярлалаа гэнтэг. За баярлалаа эрхэм хүнд үзэгчтэй. Өнөөдрийн нэвтрүүлэгт зочноор Монгол Улсын соёлын даргын ажилтан Адиг Магч маань оролцож хөтлөгчөөр Батан байна уу? Батан хөтлөө чадсан. За баярлалаа. Тэгээд телевиз үзэж байгаа энэ үзэгчтэй баярын мэндийг хүргье. Телевизийн урлагт залуу нас оюун бүтээлээ зориулсан шилдэгүүдийн ярилцлагыг мөн урлагийн салбарт өөрийнхөө ая дуу өргөсөн уран бүтээлчдийнхээ сэтгэлийн нандин утсыг хүндсэн ярилцлагыг сонсоход үнэхээр халуун дулаан бахархууштай сайхан байлаа. Тийм ээ, хагас 100 жилийн түүхэн басган дээрээ бид бүтээсэн түүхээрээ бахархаж байна. Мартах ёсгүй, мартах эрхгүй. 100 авьяаслаг уран бүтээлчтэй 50 жилийн мэндийг ахин дахин дэвшүүлье. Монголд телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн айд зориулсан тавтай морилно цуврал хөтөлбөр маань үүгээр өндөрлөж байна. Баярлалаа үзэгчдээ, баяртай. 50 жилийн мэндийг ахин хүргэе.